Сайн байцгаана уу Soul Sister тавтай морил өнөөдөр та нартай маш сонирхолтой нэг мэдээллийг өөрийнхөө ойлгоснороо хүргэх гэж байна. Метафизик, даалдын ертөнд, сүнслэг, хөгжилтэй амьдралын утга учир өхөл хацал за юу байдгийг зовлонгийн үннийг хэрвээ та хайж явж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Raw material гэдэг маш сонирхолтой зүйлийг танилцуулах чинь raw material буюу нэгэн хууль нь ертөнцийн оршин тогтнох хууль хүний амьдралын утга учир, зорилго, үхээд хаашаа явах вэ гэх мэт сүнслэг хөгжил, метафизикийн асуултуудад хариулагдах онцгой бүтээл ба ухамсар гэж юу вэ гэсэн асуултанд хариулт болж ертөнцийн тухай өөрийнхөө амьдралд одоо хүртэл итгэж ирсэн итгэл үнэмшлээ дахин нэг удаа эргцүүлэх ухамсарын тэлэлт хийхэд их тустай ном байгаамаа. Уг материал хэрхэн бүтээгдсэн бэ гэхээр Америкийн 3 иргэн болох Carla Rueckert, Don Elkins мөн Jim McCarthy гэдэг 3 хүн нийлээд channeling хийх аргаар энэхүү мэдээллийг өндөр түвшний ухамсартай оршихуйтай холбогдож авсан. Яг одоогоор энэ мэдээлэл нь монгол хэл дээр орчуулагддаг байна. За channeling хийх гэдэг нь манайхаар бол бөө нарын хийдэгтэй төстэй. Гэхдээ зан үйл гэж ойлгож болохгүй. Бүх зүйл энерги гэдэг байгаа шүү дээ. Тэдгээр энерги бидний бодол санаа бүр нүдэнд харагдахгүй үйлдэл төлөвлөгөөнийг одоо ялгаруулж байгаа. Тэгэхээр биднээс өндөр ухамсартай оршихуйн ухамсарын долгионыг яг FM-ийн долгионд тааруулдаг шиг тааруулаад мэдээлэл олж авсан гэсэн үг юм. Тухайн үеийн бичлэг аудио хэлбэрээр loveof1.info сайтад бүрэн ихээр байдаг. Хэрвээ та энийг үзэж судлахыг хүсэж ивэл миний хувьд товчлол номыг нь уншсан. Яг их материалыг нь унших юм бол ойлгоход үнэхээр хэцүү төвөгтэй юм байлээ. Бидний өдөр тутам хэрэглэдэг үгсээр бас хэдэн зуун жил одоо өнгөрсөн ч гол утга санаа нь гуйвлагдахгүй байхаар энэ оршихуй маань бидэнд мэдээллийг өгсөн гэж байгаа. За жишээ юу вэ гэвэл хүн гэж хэлхийн оронд mind body soul complex буюу ухаан, сүнс, бие гурвын нэгдэл гэж хэлдэг. Зүгээр л хүн гэд хэлжүүл махан биеийг хэлээд байгаа юм шиг гоод байсан болов. Иймэрхүү жоохон төвхтэй advanced өгнүүдийг ашигладаг учраас би бол зүгээр товчлыг нь үзээ. За нэмэлтээр хитэн энийг судалгаа хийсэн хүмүүсийн бичлэг үзэж энэ мэдээллүүдэд цуглуулсан байгаа. За энэ мэдээллийг яагаад raw material гэж нэрлсэн бэ гэхээр энэ оршихуй нь Египтийн үед хүртэл хүн төрөлхтөнтэй одоо channeling хийх аргаар үнэн мэдлэг мэдээлэлээ хуваалцаж пирамидыг барихад нь тусалж одоо бид нарын хэрэглээд байдаг таараа хүзэр астрологийн мэдлгүүдийг өгсөн гэж байгаа. Эдгээр өгсөн мэдээлэл нь олон зуун жилийг дамжсаар байгаад яг өнөөдөр бол яг үнэн байдал нь алдагдаад одоо шашны мухар сүсэг болох ч юм уу тийм гуйлагдах тохиолдол маш их байдаг юм байна л да. Тухайн үед Ра нарны бурхан гэдэг нэрийг эртний Египтчүүд өгсөн юм байна лээ. Тэгээ мэдээж өөрсдийн мэдгүй технологи ийд шидэмэт зүйлсийн талаар мэдээлэл өгсөн болохоор бурхан гэж одоо дуутахаас яах вэ? Бид ч ихсэн одоо 200-аас 300 жилийн өмнө хүн төрөлхтөн дээр очиод одоо мэдэж байгаа мэдлэгээ хуваалцаж технологийн талаар хэлж өгөхтэй өвчин эмгэгийг нь эдгэж өгвөл бурхан мэт үзэгдэх байсан. Тэгэхээр тухайн Египтчүүд энэ оршихуйг маань Ра нарны бурхан гэж нэрлэсэн. Тийм учраас энэ оршихуй маань өөрийгөө Ра гэж нэрлэж болно гэд тэгээд энэ нь raw material гэдэг ийм нэртэй ном одоо мэдээлэл болж үлдсэн байгаа. За тэгэхээр бидний сүнсний хөгжилд үнэхээр хэрэг болох үз энэ номны товчлолтод танилцъя. Энэ дэр олон гайхалтай зүйлсийг тайлбарладаг. Жишээ нь free will тэгээ одоо чөлөө сонголт гэж яриад байгаа. Ухамсар, сүнс, хайр, үнэн мэдлэг гэсэн ойлголтуудыг ихээхэн ярина. Эхлээд ярих ёстой зүйл бол сүнсний хөгжлийг одоо яг энэ дээр бол 7 түвшинд ангилдаг. Энэ тухайга товч ярих гэж бодлоо. Ном дээр бол 7 түвшин биш. 1-7 дахь density буюу нягтаршил гэж хэлээд байгаа. Сүнс маань түвшин ахих тусмаа өөртөө илүү их гэрэл, энергийг цуглуулдаг юм байна. Тэгэхээр density гэдэг нь гэрлийн нягтын тухай ярьж байгаа юм байлээ шүү. Гэрэл гэдэг нь юу вэ гэхээр мэдлэг юм байлээ. Үнэн мэдлэг өөртөө цуглуулж хоримтлуулж авж байгаа тэр туршлага, мэдлэг, мэдээлэл гэдэг бол бидний сүнсэнд гэрэл олж хадгалагддаг гэж энэ номон дээр үзэж байна. За бид ертөнцийн зохицол, хууль, байгалийн замын тухай мэдлэгтэй болох тусам бүхнийг ойлгож, хайр, мэдлэг хоёрын балансыг олж чаддаг болж өмнө нь хизээж ойлгож анзаарч чадахгүй байсан зүйлсээ хүртэл ойлгох чадвартай болдог. Энэ 7 түвшнийг сүнсний хөгжлийн түвшин, ухамсарын түвшин, оршин байгаа байдлын үеуд гэж хэлж болно. 7 нягтралаа яриад эхлэхээр юу гэж нэрлэл тохиромжтой вэ гэдгийг өөрсдөө хороо тунгаагаад тодорхой болгож байгаа байхаа. Ухамсарын 1-р нягтралаас эхлээд яриад явчих. Би бол нягтрашил гэдгээр нь л явчих. За ухамсарын 1-р нягтрал бол орших гэдэг ерөнхий үгээр тодорхойлогдож байна.
За элементүүдийн дотор оршдог ухамсарын нэгтрэл юм гэж байгаа. Элементүүд маань хүртэл ухамсартай байх нь шүү дээ. За тэдгээр элементүүд нь юу вэ гэхээр агаар, уус, газар, гал гэх дэлхийг бүрэлдүүлэгч үндсэн элементүүд багтдаг. Тэдгээрийн дотор ухамсар оршиж гин гэж үзэж байна. Цаг хугацааг мэдрэх анзаарах байхгүй оршиж байдаг. Эдгээр элементүүд маань далай, тэнгис, салхи, бороо, цас хүртэл бидний ухамсарын нэг хэсэг байх нэ. Бидний хэмжээний бол ухамсартай гэсэн үг биш. Зүгээр ухамсарын нэг хэсгээ л гэсэн үг. Ухамсарын хоёрдугаар нэгтрэл бол хөдөлгөөн ба өсөлт гэдэг үгээр илэрхийлэгдэнэ. Хоёрдугаар түвшинд ургамал, амьтан, ям бактери хөдөлж үрждэг бүхэн оршин, инстинкт зүүн савингаараа үржил хөдөлгөөнийг хийж хоорондоо харилцдаг. Гуравдугаар түвшнээс ялгаатай нь эго гэж байхгүй. Энэ түвшиндөө хэдэн зуун мянган жилийн хугацаанд оршиж, хувьсаж, олон төрлөө олсны дараа тижээмэл амьтад болох одоо хүнтэй хамгийн ойрхон байдаг нохоо муур гих амьтдын төрлийг олж 3 дугаар түвшний ухамсар руу шилжихэд ойрхон болдго юм байна. За 3 дугаар түвшний ухамсарын нэгтрэл гэдэг нь юу юм бэ гэхээр awareness буюу өөрийгөө ухамсартайгаар ажиглаж чаддаг түвшин гэсэн. Хүн төрөлхтөн бид энэ түвшинд оршдог, өөрийгөө анзаарч сонголт хийх чадвартай, сэргэг ухамсартай, цаг хугацааг шулуун замаар мэдэрч өнгөрсөн одоо ирээдүйд хуваадаг. Энэ түвшинд бид төрөхдөө өмнөх амьдрал, сүнсний зорилго, ертөнцийн талаарх мэдлэгээ мартдаг. За мартдаг нь ч учир шалтгаантай. Мартснараа бид үнэн сонголт хийдэг. Тэр сонголт нь бидний сүнсний хөгжлийн чиглүүлэг болж өгдөг юм байна. Ямар сонголт хийдэг вэ гэхээр positive polarization буюу өөртөө үйлчлэх эсвэл negative polarization буюу бусдад үйлчлэх гэсэн хоёр сонголтоос аль нэгийг хийдэг. За энэ negative positive гэдэг эрэг сүрэг гэдэг үгийг ашиглаад байна шүү дээ, тийм. Энэ дээр бол ерөөсөө эрэг нь бол сайн, сүрэг нь бол муу гэж ойлгож болохгүй. Энэ бол яг л ин ян шиг хар цагаан хоёлоо байж иж манай одоо энэ 3D оршиж байгаа. Ерөөсөө адил нэг юмны хоёр талын баланс болж оршиж байгаа. Энэ балансын үндсэн дээр 3D ертөнцөө оршиж байгаа гэж ойлгож болно. Эрэг сүргийн алийг нь сонгосон угтаа бид нэг ухамсар тул өөртөө ч бай, бусдад ч бай үйлчилсэн тэр нэгэн ухамсарт үйлчилж нэг зүйлийг хөгжүүлж байгаа болохоор энэ нь бол сайн муу гэж байхгүй. Харин сайн сонголтыг хийх үү, муу сонголтыг хийх үү гэдгийг мартсны үндсэн дээр яг өөрөө цэвэр өөрийнхөө хүслээр сүнс маань сонгодог байх нэ. Тийм учраас бид нэр урт төрөлтөө юу байснаас сандаггүй. Дэлхийн ертөнц юу илээ гэдэг мэдлэгийг мартаж 3 дугаар нэгтршил төрдөг байх нэ. За энэ 3 дугаар нэгтршил бол сүнсний хувьд экспириенстэй хүний 5 мэдрхүүгээр мэдэж болох бүх зүйлийг мэдрэх, сэтгэл хөдлөлийг мэдрэх, амт үнрийг мэдрэх, тэрийг ингээ физик бодит биеэр мэдрэх, суралцах сургуулийн хамгийн хэцүү хэсгээ гэж байгаа. Тэгээд сургуулиар үзвэл одоо суралцаж буй сүнснүүдийн маань хувьд энэ хэсэг хамгийн гой бөгөөд хамгийн хэцүү бас хамгийн сүнсний хөгжлийн хувьд богино тулдаг энэ үе гэж байгаа. За ухамсарын 4-р нэгтрэлийг нэг үгээр хэлвэл хайр гэсэн үгээр илэрхийлж байна. Ухамсарын 4-р нэгтрэл рүү шилжснээр гэгэрэл рүү ойртдог. 3-р түвшний бид энэ ухамсарын нэгтрэл рүү шилжих боломжтой байдаг. Хайр нэгүүлслийн утга учирыг ойлгож өөртөө илүү их гэрэл буюу мэдлэгийг цуглуулж чадсанараа энэ түвшин рүү бид 3D-д амьдарч байгаа ч гэсэн шилжих боломжтой. Уг түвшний ухамсарын нэгтрэлтэй оршихуйн төлөөлөлд Jesus, Teresa их, Nelson Mandela гэх мэт биеэрээ хайрыг үлгэрж бусдыг инэрч байсан хүмүүс жишээ болон ордог юм байна. Энэ хүмүүс одоо яг л тэр хайрыг биеэрээ үлгэрлээд үзүүлээд явж исэн хүмүүс гэсэн. За ухамсарын 5-р нэгтрэл бол гэрэл ба үнэн мэдлэг. Энэ төвшөнд хүмүүс бид физик биетэй байгаа үедээ хүрэх нь боломжгүй. Учир нь бидний махан бие хит хүнд уг төвшний ухамсартай оршихуунууд гэрлэн биетэй ба өөрсдөө хүсвэл физик биетэй болох боломжтой байдаг гинэ. Хайр үнэн мэдлэгийг хослуулж энэ хоёрын балансыг олж түгээ сурснаар энэ ухамсарын нэгтршилд шилждэг. Өөрийгөө золиослохгүйгээр бусдын төлөөс зүтгэж сурдаг гэнэ. Энэ төвшний ухамсарын хөгжилд явж буй сүнс нь сүнсний хөгжилдөө асар их гэрлийг цуглуулж чадсан байдаг учраас энэ төвшөнд ирсэн. За төлөөлөл буддаа болон бидний ойлголтоор харийнхан гэж нэрлэдэг оршихуйнууд хамаардаг юм байна. Одоо ET, UFO гэд байдаг. Тэгэхээр бидний харь гаргийнхан гэж боддог биетүүд маань үнэндээ гэрлэн биетэй байдаг учраас нүдэнд харагдаж гарт бэрэгддэггүй юм байна л да. За ухамсарын 6-р нэгтрэл нэг үгээр илэрхийлвэл нэгдэл дээд ухамсар гэсэн үгээр төлөөлөгдөж байна. Бидний хэлдгээр сахиусан тэнгэрүүд харж явдаг тэнгэр, дааж явсан тэнгэр гэж ярьдаг те. Higher self буюу бидний дээд ухамсар, дээд бие гэж хэлээд байгаа. Энэ ухамсарт оршдог ба энэ төвшөнд цаг хугацааны шулуун ойлголт гэж байхгүй. Ерөөсөө л бидний ойлгоод мэдрэгдээд байдаг өнгөрсөн одоо ирээдүй бүгд нэг eternal now буюу мөнхийн одоон цагт
оршдог гинэ. Тэгэд үүнийг ойлгосон оршихуунууд энэ нэгтршилд хамаарч байдаг. Дээр хэлсэнчлэн бид нар л цаг хугацааг одоо шугамын ойлголтоор ойлгож эхлэл төгсгөлтэй мэт боддог болохоос бидний сүнс айл хэдийн энэ түвшинд хүрээд өөрийн сүнсний дээд бие болж өөрийнхөө одоо higher self болж өөрийнхөө бүхий л хүн амьтны биеийг олж төрсөн одоо уур тай төрлүүдэд маань туслан чиглүүлж байдаг юм байна. Сүнс бүр free will буюу чөлөө сонголт хийх эрхтэй учраас бидний хүссэн үед туслан чиглүүлдэг байх нэ. Тэгэхээр л одоо христийн хүмүүс залбирал үлдэх, боддынхаа хүртэл залбирах итгэл үнэмшил гэдэг энтгээр бидний шүтдэг зүйлс маань бид нар одоо өөрийнхөө тэр дээд higher self өөрийнхөө төгсөрсөн оюун ухамсараас тусламж хүсдэг учраас тэдгээр маань заавал үгээр хэлж туслахгүй маа гэхэд ямар нэгэн зүйлээр тохиод хэмдэг өгч эсвэл сурах ёстой хичээлийг нь илүү ойлгомжтой болгож өгөх гинтхэн ухааруулах юм уу тиймэрхүү замаар бидэнд тусалдаг юм байна. За энэ төвшний ухамсар нэг гэдгээ бүрэн ойлгож олон сүнснүүд нэгдэн social memory complex гэдгийг үүсгдэг. Амархнаар ойлгоё гэвэл одоо олон номууд нэг номын санг үүсгэж асар их мэдээллийг хадгалдаг штэ тий. Тэгэхээр номнууд ингээд тусдаа нэг газар байх биш. Нийлээд нэг номын сан шиг асар их мэдээллийн их үүсвэрийг бүрдүүлдэг. Олон сүнснүүд утга, зорилгоо ойлгоцсон, зорилго нэгтэй сүнснүүд одоо нэгдээд social memory complex гэдэг агуу их мэдээллийн багтаамжтай тэр ухамсарыг үүсгэх юм байна. Бидний энэхүү яриад байгаа одоо мэдээллийг хүснэ RAG их оршихуй маань энэ 6 дугаар түвшний ухамсарын нэгтаршилтай орших юм аа. Өөрөөгөө тэгж танилцуулж хэлсэн байдаг. Зя хамгийн сүүлийн ухамсарын 7 дугаар нэгтрал. За энийг нэг үгээр юу гэж хэлэх вэ гэхээр дараагийн ертөнцийн хаалга гэж байгаа. Gateway. За 6 дугаар нэгтаршлын ухамсар 7 хүртэл хөгжсөн үедээ нэг хэсэг нь одоогийн ертөнцид нөгөө хэсэг нь дараагийн ертөнцийн эхлэлд оршдог гэсэн байна. Энэ үед цаг хугацаа, итгэл үнэмшил, сайн муу, өөрийгөө тодорхойлох гэх зүйлс байхгүй, бүхий л зүйлс мэдээлэл нэгдсэн байдаг. Одоо ерөөсөө л нөгөө нэг гэдэг те яг л тэр нэг зүйлдээ очсон байдаг байна. Энэ ухамсарын нэгтаршлыг бид юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр ертөнц, бурхан, бүтээгч, big data. За тэгэл одоо шашинтан болгон өөрийнхөө бурхны нэрээр нэрлж байгаа шүү дээ. Тэр агуу их одоо хүч гэж ч нэрлэдэг. Иймэрхүү өөрсөндөө ойлгох байдлаар одоо хилээ заншсан байдаг. Нэг үгээр сүнс бүтээгчтэйгээ уус нь нэгдэж цааш хөгжих шаардлагагүй болж байгаа. За уг нягтыг бас нэг үгээр хар нүхтэй зүйрлдэг. Хар нүх төв рүү татагдсан уусаж дараагийн өөр октавын ертөнцийн эхлэлийг тавихтаа их тесрэлт буюу Big Bang үүсдэг гэсэн байна. Хамаг л одоо бидний мэддэг гариг однууд чинь нягтны хэсгээрээ хар нүх болоод хар нүх рүү татагдаад идэг гэдэг шүү дээ, тийм. Өөрөөсөө л ингээ хөгжлөн дуусаад илэрхийлж ин л та. Хөгжлөн дуусаад цааш хөгжих шаардлагагүй болоод өөрөө хар нүх болоо. За хар нүх маань тодорхой хэмжээний ямар нэгэн нягтад хүрээд ирэхээрээ Big Bang буюу их тесрэлт болоод дараагийн ертөнцийн эхлэлийг тавьдаг аа гэж. Өөр октавын ертөнц гэсэн үг. Тэгэхээр дахиад бидний энэ амьдрал нэг үгээр хэлвэл одоо дуусшгүй юм аялал, сүнсний аялал юм байна гэдгийг нэг уншаар ойлгодог. Энэ дээр яригдаад байгаа 7 нэгтэршил нь ертөнцийн зохион байгуулалт юм гэж би ойлгосон. Бодоод үзээрэй те хүний биед 7 чакра байдаг, хөгжмийн 7 нод байдаг, солонгийн 7 өнгө гэх мэт гэрэл хуваагдахтаа хүртэл ингээд 7 өнгөөр цацардаг ш. Ганц цагаан гэрэл байжгаад 7 өнгөөр хуваагдаж цацардаг. Тэгэхээр энэ 7 дээр л томч бэ, жижигч бэ, ертөнц үүсэж тогтоод байгаа надад бүр үнэхээр сонирхолтой санагдсан. Одоо ойлгомжтой болгох үеднээс энэ сүнс, ухамсар, soul, spirit гэдэг эдгээр зүйлс байгаа. Энийг би нэг өөрийнхөө ойлгосноор хэлээ л да. Нэгийн хуулийг зүйрлээд одоо хэлвэл ухамсар буюу бүтээгч бурхан бол далаа юм аа. Уг далаа тэнгисээс аяг ус тасалж авбал түүнийг spirit гэж ойлгож болно. За харин тасалж авсан усаа өнгийн будгаар өнгө оруулбал тэр нь soul буюу одоо бидний байнга яриад байгаа сүнс болж байгаа. Энэ soul spirit хоёрын ялгааг яг монгол хэлээр юу гэж тайлбарлахыг мэдэхгүй байна. Хоёулаа л сүнс болоод байгаа. За spirit гэдэг бол угаасаа нэг юм оршихуйн сүнслэг байдлыг хэлээд байгаа. Soul гэдэг бол өөрөө хувьдаа юм зоригтой далаа усыг өнгийн будгаар бодоод байна шүү дээ. Тэгэхээр бусдаас нэрээ өөр болгож өгөөд. Тэгэхээр энийг бол яг сүнс, soul гэж би бодоод байгаа. За бид бүхний энэ сүнсний зорилго хөгжил дахин тавтагдчихгүй өөр байдаг шиг харин усыг агуулж байгаа аяг бол тэр далайн усыг агуулж байгаа аяг бол бидний физик бие. Бид далаагаас таслагдсан ч будагдаж өөр болсон ч эцсийн дүндээ далайн ус хийвэрэл байна шүү дээ.
Тэгэхээр тэрийг л одоо жинхэнэ чи бол бүтээгч, чи бол өөрөө одоо тэр big data ухамсар юм а гэж хэлээд байгаа. Тэгээд энэ raw material бол ухаад дуусахгүй их мэдээллийг багтаасан. Дараагийн бичлэг дээрээ үлийн өөр, карма, бусад гариг, харийнхан, хайр, зовлон одоо бидний сурах ёстой хичээл гэх мэт сонирхолтой хэсгүүдийг оруулъя. Баярлалаа.